За та бүхэндээ өнөөдрийн минь төргий хэлцэж байгаа асуудалтай холбогдвол надад асуулт үг алга. Энэ байнгын хорооны үйл ажиллагаатай холбоотой бас үгээ хэлье гэж цаг авчлаа. Тэгэхээр байнгын хорооны дараагаар хүн намын гишүүн ганц зориг томилогдсон. Энэ байнгын хорооны дарга бол маш хариуцлагатай ажил. Энэ бол зөвхөн нэг хуралдаан даргалах биш те. Энэ байнгын хорооны үйл ажиллагааг хангах, гишүүдийн бүхэл оролцоог хангах гэдэг энэ маш хариуцлагатай ажиллаа. Тэгэхээр ер нь бол байнгын хорооны дараагаар сонгогдсноос хойш ер нь байнгын хороогоо даргалахгүй дандаа нэг ийм төр орлон гүйцэтгэгчтэй ингээ яваад байна. Тэгээ энэ хүн биднэрт бас байнгын хороонд өвчтөө чөлөөтэй, гадаа томилолттой, дотоод томилолттой гэдэг энэ асуудлуудаа бас гаргаж хэлэх хэрэгтэй байна. За дээрэс нь хэрвээ байнгын хороогооныхаа энэ нэг хуралдаж байгаа 7 хоногтой ганц 2 удаа хуралдаж байгаа энэ хуралдаанаа даргалж чадахгүй бол энэ хүн ажлаа өгөх хэрэгтэй гэж ингэж бодож байна. Тэгэхээр ямар шалтгааны улмаас ингээ байнга чөлөөтэй байгаад идэм бэ? За ойлголоо. За өнөөдөр ганц зориг дарга маань Японд томилолттой учраас гадаад томилолттой учраас чөлөө авсан байна. За дараагт бол уламжлая. Энд анхаарай. Та нар бүгд мэдж байгаа шүү дээ. Яг энэ байнгын хорооны хуралдаа бүгд сууж байгаа. Энийг бас хөтлөж болохгүй. Зүгээр өнөөдөр бол яг Япон томилолттой учраас ингэсэн болохоос биш. Би энэ за яг зүгээр бас анхаарья энэ дээр 3 удаа хурал болсон. Тийм.